гişүүн асан таны өрөөнд орж загинсан гэсэн нэг асуудал үүсэж байгаа. Энэ юу юм асуудал? Загних гэхээсээ илүү тийм шахалт үзүүлэх гэж оролдсон гэж надад бол санагдсан. Тэгээ би бол өмнө нь хэлжсэн яг шинэ хар урам хотыг үнэхээр бүтээн байгуулах гэж байгаа бол хуулийн төсөл нь олон улсын одоо хот байгуулалтын хот төлөвлөлтийн стандартад нийцсэн буюу гадна дотны хөрөнгө оруулагчид ээлтэй байх ёстой. Дарга төвтэй биш, төлөвлөгөөн дээр суурилсан одоо гарын үсгээс хамааралгүй буюу тийм хуулийн төсөл болох ёстой гэд ажлын хэсэгт нь орж ажиллаад Тэмүүлэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бол нэг сүүлийн 3-4 хоног бараг шөнө 12 өнгөртөл сууцгаас. Тэрэн дээр бол би яг мэрэгжлийн одоо зарчимтай байр суурь бариад үнэхээр ингээ ажил хийх гэж байгаа бол тэрэнд нь хэрэгтэй нийцсэн саналуудыг тусгана гэдэг гисэн. Гэхдээ тэрэн дээр бас нөгөө газар эзэмшүүлэх гэдэг эрхийг нь заавал одоо хотын захирагчд нөгөх хэрэг байгаа мó? Ялангуяа төлөвлөгөөний гараагүй байхад газрыг олгоод эхлэх юм бол энэ чинь дараа нь төлөвлөгөөний батлагдсны дараа тухайн газрыг нь нөхөн олгортойгоор төсвийн мөнгөөр нөхөн олгоор төлжиж буцааж авах болчихноо. Тэгэхээр одоогийн байдлаар бол энийг харзан жах хэрэгтэй. Эхлээд үзэл баримтлаа улсын хурлаар батлуулаад ерөнхий төлөвлөгөөгөө засгийн газраар батлуулаад тэгээд дараа нь газар олголт явуулах хэрэгтэй гэсэн. Тийм мэрэгжлийн байртай зарчмын байр суурь хэлсэн. Тэгээд яг өмнө нь улсын хурлын гишүүн байсан гэсэн хүн яг тэр санал бол миний санал таалагдаагүй юм шиг байлээ л дээ. Тэгээд хамаагүй тэгэж бас ярьж болохгүй шүү гэсэн одоо агуулгатайгаар шахалт үзүүлэх юм уу тийм зүйл болж ирсэн. Тэгээ миний хувьд яагаад чуулган дээр энэ үгийг хэлсэн бэ гэхээр бид нар бол төр төмнийхээ төлөө хувийн ашиг сонирхлоггүйгээр ажиллана гэж тангараг өргөсөн. Би бол мэрэгжлийн бөгөөд зарчимтайгаар шудраг ажиллана гэж одоо их хурлын гишүүн болсон хүн. Тэгээ энэ байр суурин дээр бол байн бат зогсно гэдгийг хэлсэн. Тэгээд яагаад заавал их хурлын энэ дээрээс хэлсэн бэ гэхээр цаашдаа ер нь намайг гэлтгүү. Бусад их хурлын гишүүдэд ямарваа нэгэн хүмүүс нь гаднаас нь хуулийн төсөл дээр ингэж шахалт үзүүлэгч байт юм уу? Зүйл заалтыг өөрчлүүлүүлэх гэж хувийн эрх ашигтай нийцүүлж ямар байгууллага байна уу, хөөхөн байна уу тийм зүйл бол огт байж болохгүй. Бид нар бол тангараг өргөсөн улсын хурлын гишүүд зарчимтай л ажиллана. Тэр байр суурьтай байх ёстой гэсэн тийм л яриа болсон. Тэр хоёрын тодорхойлолт гишүүн асны нэр бол Тэг яг би өөрөө одоо гишүүн болчоод одоо иргэн хүнийг нэрийг нь цохоод энэ хүн ингэсэн тэгсэн гэдэг хэлэх нь бол зохисгүй байх. Тийм болохоор бол нэрийн дуртад яах вэ гэж бодож байгаа. Яг тухайн хүн бол өөрөө одоо мэдж байгаа байлгүй. Тэгэхээр цаашдаа бас ингээд яг олон нийтэд хүрэхийн тулд би хэлсэн. Намайг гэлтгөө бас бусад гишүүдэрүүд ч гэсэн ийм зүйл гардаг гэсэн яриа байсан учраас одоо зориудаар хэлсэн. Хоёрдугаар тэр газар олголтын асуудал одоо тэгэхээр та бол эсэргүүцлээ илэрхийлсэн гэлээ тэр чигтээ явж байгаа юм байна. Тэгэхээр газар олголт нь эхэлж байгаа эхэлсэн гэж ойлгож. Үгүй сая хуулийн төсөл дээр саналаа гаргаад тэрнийг бол болиулсан. Тэгэхээр одоогийн байдлаар бол төлөвлөгөө батлахаас өмнө бол газар олголт хийх хэрэггүйгээр хуулийн төслийг зассан. За баярлалаа.